Тусчуулгаас 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хан улд үргэлжлэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн албаагч ажилтнуудын дунд үргэлж тантай хамтдаа соён гэгэрүүлэх удирдлагыг зохион байгуулж, тус хэлтсийн 105 албаагч, 118 дугаар сургуулийн 110 сурагч, Үнэн мал компанийн 60 ажилтан, нийт 275 хүнийг хамрууллаа. Удирдлагын хүрээнд нэг ахмад ажилтанд талархал илэрхийлж, 2 албаагч нэг гэр бүлийг алдаршуулж, нэг аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг сурталчлан 3 удаагийн урлагийн хэсэгчилсэн тоглолтоор үйлчиллээ. Хан улд үргэлжлэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн бие бүрэлдэхүүнийг сүлдчуулгын үлээвэр найрлах хөгжмийн аялал, амжилт хүссэн эрүүлийн хамт өгтөж, албаагчид бие биедээ чин сэтгэлийн талархал магтаалын үгсээ хэлж, ажлын нэг өдрийг ирч хүч урам зоригтойгоор эхлүүлсэн юм. Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд албаагчийн ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлсэнтэй холбогдуулж, цагдаагийн албаагчийн ёс зүй сахилгын дүрмийг хэн сайн судалсан бэ? Асуулт хариултын тэмцээнийг зохиож, албаагчдын мэдлэгийг сорин ойлголтыг баттгсан юм а. Тэмцээний 1-р байрыг тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Баттүшиг, 2-р байрыг мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Тамир, 3-р байрыг ахлах байцаагч цагдаагийн хошууч Борхуу нар эзэлж, өргөмжлөл 1 сарын үндсэн цалингийн 5-10 хувиар шагнуулсан юм а. Чуулгын төлөвлөлт зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Дулам Сүрэн, хэлтсийн албаагч нарт гойцон боловсрол сэдвтлийг зуншин, Монгол улсын урлагийн гавьяц зүтгэлтэн Сэр одын хөгжим, төрийн сойрхолд Баод оржийн шүлэг, бие цагдаа дугзааж, бүжигчин Дамчаа Бадгар орчин үеийн флашмоб бүжгийг заасан юм а. Me and my friends at the table doing shots, drinking fast and then we talk slow. You come over and start up a conversation with just me, and trust me, I'll give it a chance. Now take my hand, stop, open the man on the jukebox, and then we start to dance. And now I'm singing like, girl, you know I want your love was then made for somebody. Түүнчлэн хэлтсийн албаагчдад зориулсан урлагийн хэсэгчилсэн тоглолтыг өргөн барьж, тоглолтын үеэр хэлтсийн шилдэг тэргүүний албаагч, спортын дидмастер, мөрдөгч цагдаагийн ахмад Идэр Баатар, жудо бүхийн залуучуудын улсын аврах шалгаруулах тэмцээнээс алт мөнгөн медаль, самбо бүхийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль зэрэг нийт 58 тэмцээн уралдаанаас алт мөнгө хүрэл медаль хүртсэн, жудо бүхийн спортын дидмастер, самб болон чөлөөт бүхийн спортын мастер цолтой тус хэлтсийн олон нийтийн цагдаа уянга нарт зориулсан танд амжилт хүсье ажиллагааг зохион байгууллаа. Удирдлагын хүрээнд тус хэлтсийн ахмад ажилтан цагдаагийн бэлтгэл хошууч ганц сойжид хэлтсийн албаагчдын бие бэлтрийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж, хэлтсээс зохион байгуулж буй уралдаан тэмцээн аялал зэрэгт идэвхтэй хамрагдаж, бусаддаа үлгэр дуурайлал үзүүлж, залуу үедээ зөвлөмж зөвлөгөө харамгүй өгдөгт нь талархал илэрхийлсэн юм а. Цагдаа жолооч цагдаагийн дэд ахлагч Үлзий Баатрын эхнэр 118 дугаар сургуулийн англи хэлний багш Баясгалан халамжит ханаар өргөмжлөн 9 сартаагаас 10 нас хүртэлх 4 хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ сурагчдад эрдэм ном зааж, цагдаагийн нүр их ажлыг ойлгон, гэр бүлдээ сайн ээж, халамжит хан байдагт нь талархал илэрхийлж, сургуулийн хамт олон болон шам нарынхан дунд алдаршуулж, аз жаргалыг хүсэн ирүүлээ. Ямар бас хүндтэй ажил хажуугаар нь бас нэр хүндтэй цаг наргүй ер нь хүүхдийнхээ хуралд дэвдээсээ сууж чадаагүй л гэж яриад байгаа. Тэгээд бас хэцүү ажил та. Гинтийн юм боллоо. Маш баяртай байна. Хандаа зориулж юу гэж хэлмээр байна та? Хайртай шүү. Үргэлж бахархаж явдаг шүү гэж. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачлагтай оролцсон, хэлтсийн үйл ажиллагааг дэмжиж кино үзүүрийн цаг тутамд урьдчилан сэргийлэгч Дорк сэрэмжлүүлгийг тогтмол явуулж, камержуулалт аянд идэвхтэй хамрагддаг, хан улд үргийн 4-р хороонд байрлах Үнэн мал компанийн хамт олонд зориулан талархал ажиллагааг зохион байгуулж, урлагийн хэсэгчилсэн тоглолтоор бэлэг барьлаа. Чуулга хан улд үргийн цагдаагийн хэлтсээс хамтлан зохион байгуулж байгаа үргэлж тантай хамт аяны маань дараачийн шатны нэг хэсэг болсон цагдаагийн хэлтстэй хамтран ажилладаг байгууллагыг бас алдаршуулъя, талархъя гэдэг энэ хүрээнд бид нар Хүн амгалгаад худалдааны үйлчлэгийн төвөө сонгосон. Энэ маань маш учиртай. Бид одоо байгууллагын цагаас хойш Хүн амгалт байгууллагатай хамтран ажиллаж тухайн байгууллага нь биднийг одоо гэмтэргээс өргөсөн сэргийлэх ажил
тэр дотроо одоо энд явж байгаа үзүүр үйлчилгээ болон бусад урлаг соёлын байгууллагынхаа өмнө бас манай байгууллагаас ирүүлсэн историк урьдчилан сэргийлэх кино энэ өнөөдөр бас байгууллагынхаа энэ үйл ажиллагаа үргэлж гаргаж ингэж явж ирсэн. Энэ оны эхний 4 сарын байдлаар ихэд одоо 175 удаа нийтдээ 7500 орчим хүнд энэ урьдчилан сэргийлэлийг өгсөн байна. Хоёрдугаар энэ орчиндөө байгаа байгууллагуудаа бас манлайлж камерын хяналт гэдэг имийг бас хамгийн сайн зохион байгуулж 200 гаруй камертай үйлчлэгээний бас энэ том байгууллага бас энд үйлчлүүлж байгаа нийт иргэдийн аюулгүй байдлыг хангах авчныг сайн бүрдүүлсэн байгууллага.